Солдорет хүчадад болсон эзэмминий үнэтэрдэн эзэмминий бүх зүйл эзэн дотор байдаг эрднээс би холдон явж чадахгүй эзэмминий бүх зүйл Есүс ариун хураг агуу хүндэтгэнээр Есүс ариун хураг агуу хүндэтгэнээр Цагаат мэд гимиг училсан эзний нэрийг магтандуулъя эзэн миний бүх зүйл Сүхрэх үед намайг босгон хосон аягийг минь дүүрэгдэг эзэн миний бүх зүйл Есүс ариун хураг агуу хүндэтгэнээр Есүс ариун хураг агуу хүндэтгэнээр Нэг хоёр. За. Бүгдээрээ хамтдаа залбираад өнөөдрийнхөө өмнөөс суралцгаая. Хайр ба нэгүслэр бэлхэн дүүрэн эзэн бурхааваа таньда үнэхээр их талархаж байна. Эзэн та бид бүхнийг энэ дэлхий дээр амьдарч байх амьдралын дунд Бурхан таныг мэдэхгүй, гэм нүгэл юу гэдгийг ч гэсэндээ мэдэхгүй. Мөн энэхүү гэм нүглийг ус уухтай адил ихийн ирж эцэстээ ямар ч найдвар үгүй амьдарч байгаад мөнхийн там руу явхоос өөр аргагүй байхад та биднийг хайрлан өрөвдөж өгч бидний төлөө энэ газар дээр ирж бидний авах ёстой байсан тэрхүү хараал шийтгэлийг та өөрийн биедээ үрж бидний тэрхүү гэм нүглээ маань өөрийн үнэт ариун цусаараа мөнхөд уучлж өгсөн нэгүсэл тань үнэхээр их талархаж байна. Эзэн та бид бүхнийг аварж өгөө зогсохгүй. Энэ ертөнцийн төгсгөлийн үед өөрийн бий болсон энэхүү чуулган дотроо байлгаж эзэн таны сайн мэдээний төлөө амьдрч чадхаар нэгүслээ дүүргэж өгж байгаад бас талархаж байна. Эзэн та үнэхээр тун удахгүй ирнэ гэдгийг бид нар мэдэж мөн бид бүхэн тун удахгүй Бурхан тантай уулзна гэдгээ мэдэж энэ төгсгөлийн үед аврагдсан хүнийхээ хувьд гарцаагүй үйлдэх ёстой, хийх ёстой зүйлээ хийж энэ сайн мэдээг хараахан ухаарж амжаагүй байгаа олон хайртай хүмүүстэй сайн мэдээг тарааж байгаад тэрхүү мөнхийн деваажинд хамтдаа орохыг хүсэж байгаа байлээ. Эзэн та манай сонсголгүй ахын дүүсийн чуулганаар дамжуулж энэ газар аврагдаад бас сэтгэлээр амьдарч байгаа бүхэл ахын дүүстэй хамт байж өгч манай чуулганаар дамжуулан өшөө илүү сайн мэдээний ариун сүнсний ажил хүчтэй явагдаж чадхаар эзэн та
ажиллаа хийж өдөрдөж өгөөрэй. Өнөөдөр энхүү аврагдсан ахын дүүс маань Бурхан таны үгийг хүсэмжлэн хамтдаа нөхөрлөхөөр энэ газар цуглаад байгаа байлээ. Эзэн та өнөөдөр үгийн өмнө ирсэн бүхэл ахын дүүс хүн нэг тус бүрт өөрийн үгээрээ дамжуулаад Бурхан таны хүсэл болоод бодол санаа юу болохыг ойлгуулж ухааруулж өгөөд энэ үгээр дамжуулан бидний хүн нэг тус бүр итгэлээ эргэн харсан цаг болж чадхад та тусалж өгөөд Бурхан таны өмнө бас алдаатай оноотой зүйл байгаа бол түүнээсээ эргэж чадах та сэтгэлийг гаргаж чадхад та тусалж өгөөд өнөөдөр шигсэндээ энэ цагт эхлээс нь дуустал бас та хамт байн өдөрдөж өгөөрэй. Бүхэл зүйлсийг эзэн танд даатхан бид өхнийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр талархан гуйн залбирлаа. Амен. За бүгдээрээ 1-р Самуэль 3-р бүлгээс өгүүлж уншийе. 1-р Самуэль 3. За 3-ын 1-р ишлэл байна. 1-р Самуэль 3-ын 1. За хамтдаа уншийе. Балчир хөвгүн Самуэль Элигийн доор эзэнд үйлчилж байв. Тэр өдрүүдэд эсний үг ховор үзэгдлүүтч цөөн байв. За мөн 3-ын 21-р ишлэлийг уншийе. Эзэн Шилод үзэгдэж байсан бөгөөд Шилод өөрийнхөө үгээр өөрийгөө Самуэльд илчилсэн юм. За өнөөдөр бүгдээрээ 1-р Самуэль 3-р бүлэг дээр гарч байгаа агуулгаас Бурхны үгийг хамтдаа сурья. За өнөөдрийн үгийн сэдэв маань эзний үг ховордох үед гэсэн байна, тийм ээ. За тэгэхээр аврагдсан бид бүхэн Бурхны үгээр дамжуулан тийм ээ энэ сүнслэг хоолой идэж тийм ээ итгэлийн амьдралаар амьдарж байгаа гэж хэлж болно, тийм ээ. За өдөр болгон Бурхны үгийг уншиж тунгаан бодож эзний үгнээс суралцсан итгэлээр амьдарж байгаа, тийм ээ. За гэхдээ хуучин гэрээний үед Иесусыг ирэхээс өмнө тийм ээ анхны чуулганы үед ч гэсэндээ Библи одоо бүрэн бичигдээгүй байсан. Бурхан энэ иш үзүүлэгчдээр дамжуулан тийм ээ Бурханы хүмүүсээр дамжуулан тийм ээ өөрийг хийх гэж байгаа ажлаа мэдүүлж үгээ айлдаж тийм ээ ажлаа хийж ирсэн. За тэгэхээр бас үзэгдлээр дамжуулан Бурхан хийх гэж буй ажлаа мэдүүлж исэн. Бас зүүдэнд нь ч гэсэндээ тийм ээ Бурханы олон хүмүүст хийх гэж байгаа ажлаа харуулж үзүүлж исэн баг. За тэгэхээр бидний амьдарч байгаа үед бол Бурхан өөрөө энэ үгээр дамжуулан ариун сүнсээр дамжуулан бид нарт үгээ айлдаж байна. За өнөөдөр энэ цаг ч гэсэндээ бид нар тийм ээ хүний үгийг бас Бурханы үгийг сонсохоор ирсэн. Бурхан өнөөдөр энэ үгээр дамжуулан ариун сүнс надад юу гэж хэлэх нь вэ? Тийм ээ анхааралтай сайн сонсъё байц гэсэн сэтгэлээр ирсэн, тийм ээ. За тэгэхээр Бурхан болвол тийм ээ үгээ айлддаг. За гэтэл Бурханы үгийг сонсоод Бурханы хүслийг мэдээд энэ үгийн дагуу би хэр дуулууртай амьдарч байгаа болоо. За тэгэхээр 1-р Самуэль 3-р бүлэг дээрээс харах юм бол энэ шүүгчдийн одоо Израилийг шүүж байсан шүүгчдийн төгсгөлийн одоо үе гэж хэлж болно. За Израилийн Израилийг хаадууд захирахаас одоо өмнөх үе гэж хэлж болно. За энэ үеийн төгсгөлд Бурханы үг цөөн ховор байсан байна гэж. За тэгвэл яагаад Бурханы энэ үг болоод үзэгдэл ховор болчихвоо? Тэг шалтгаан бий үстэй, тийм ээ. За тэгвэл яагаад ийм үзэгдэл ховор болоод тийм ээ цөөн болчихвоо? За үүний бүгдээрээ үгээр дамжуулан бодож үзье. За тэгвэл 3-1-р ишлэлийн бүгдээрээ дахиад нэг удаа уншийе. Балчир хөвгүн Самуэль Элигийн дор эзэнд үйлчилж байв. Тэр өдрүүдэд эзний үг ховор үзэгдлүүдч цөөн байв. Энд дээрээс харуул эзний үг ховор үзэгдлүүдч ямар байв гэнэ? Цөөн. Одоо л бид нар байнга өссөн үедээ Библийг гаргаад уншиж байна.
тийм ээ өссөн үедээ гар утсан дээрээсээ интернет ороод үгээ сонсчж байна. За энэ үед бол харин үзэгдлүүд үг цөөн байсан. За энэс өмнөх үе ч гэсэндээ бурхан яасан бэ? Тийм ээ олон хүмүүсээр дамжуулан үгээ айлтж исэн. За гэтэл Израилийн ард түмэн энэ хиймэл шүтээн рүү эргэж бурханы эсрэг тийм ээ нуруугаа харуулж бурханы өмнө гэм нүгэл хийснээр тийм ээ бурхан чимээгүй болох үе ч гэсэндээ байсан баг. За тийм ээ шалтгаан юу вэ? Энэ гэм нүглээс болсон. Бурханы өмнө буруу амьдралын дүр төрхөөс бас болсон гэж хэлж болно. За тэгвэл магадгүй өнөөдөр энэ цаг үе ч гэсэндээ бид нар бурханы үгийг уншиж байгаа хэдийч бурханы үгийг сонсож байгаа хэдийч тийм ээ бурхан надад үгээ ухааруулахгүй байх үе гэж би. Яагаад вэ? Би бурханы өмнө буруугаар амьдрах үед, бурханы өмнө гэм нүглээ хайж чадахгүй амьдрах үед үгийг хичнээн их уншсан ч яах вэ? Ойлгогдохгүй. Ухаарагдахгүй. Тэгвэл эн чинь юу вэ? Бурхан үгээ өгөхгүй байна гэсэн үг. За. Тэгээ бурханы хүслийг мэдэхгүй болчих юм бол ойлгож ухаарахгүй болчих юм бол яах вэ? Бурханы хүслийг үйлдэж амьдрч чадах уу? Чадахгүй шүү дээ. За. Тийм учраас магадгүй бид нар тийгээд амьдрж иж бас болно гэсэн үг. Тийм учраас энэ үгээр дамжуулан бид нар өөрсдийгөө нэг эргэж харах хэрэгтэй гэсэн үг. За. Тэгэхээр тийм ээ энэ Эли гэж тахилж байна. Энэ үг цөөн болох шалтгаан юу вэ? Элигээс болсон гэж хэлж байна. Элигийн бас хөвгүүдээс болсон гэж хэлж байна. За гэтэл тийм ээ Элигийн хажууд балчир хүү Самуэль байсан. Самуэль бол бурханы үгийг сайн сонсдог чихтэй байсан. За яг адилхан бурхан дуу хоолоогоор Самуэлийг тийм ээ дуутсан, үгээ айлтсан. Гэтэл энэ Эли тахилч 3 удаа тийм ээ эзэн дуутахад Эли сонсоогүй. Харин хэн сонссон? Самуэль, балчир хүү Самуэль маш сайн сонссон ба. За. Тэгэхээр манай ахын дүүс маань тийм ээ бие махбодын хувьд тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй чихэн хараахан сайн сонсохгүй байгаа, сонсож чадахгүй байгаа. За гэхдээ сэтгэлийнхэн тэр чихэн тийм ээ нээлттэй байгаа хүн. Үнэхээр сайн сонсож чаддаг. За анхаарч чаддаг. Самуэль бол тийм ээ эзэнний тэр дуу хоолойг маш сайн сонссон. Энэ юунаас болж гинэ? Үнэхээр сонсгол сайтай байсан учраас сайн сонссон болов уу? Үгүй маа. Тийм ээ үнэхээр сайн сонсъё гэсэн тэр сэтгэл нь байсан гэсэн. За. Манай ахын дүүс ч гэсэнд ялгаагүй бай. Бурхны үгийг сайн сонсъё гэсэн тийм сэтгэл байх юм бол юу вэ? Бурхны үгийг сонсоод ухаарч чадна, ойлгож чадна. Тэгээд түүнийг яах вэ? Үйлдээд бас амьдрч чадна гэсэн. За. Тэгэхээр тийм ээ Эли бол бурхны өмнө тийм ээ үгийг цөөн болгохоор амьдрсан байхгүй юу? Үг үзэгдэл ховор болгохоор амьдрсан. За, тийм учраас эзний үг ховордсон байна. За, шалтгаан нь юу юм болоо? Хэдэн зүйлийг бүгдээрээ бодож үзье. За. Бүгдээрээ 3 дугаар бүлгийн 1-р бүлгийн 9-р ишлэлийг бүгдээрээ за уншия. 1-р бүлгийн 9-р ишлэл. За 1-р Самуэль 1:9. За 1:9-р ишлэл байна. За хамтдаа уншия. Шило тэднийг хоол унд идэж ууж дууссаны дараа хаана босов. Тэр үед тахилч Эли эсний сүмийн хаалганы багнын дэрэгдэх нэгэн сандал дээр сууж байсан билээ. За. Эсний үг яагаад ховордох болсон шалтгаан? Хинээс болсон гэлээ? Элигээс болсон. Эли тахилчаас. За энэ Эли бол бурхны тийм ээ өмнө энэ тахилчийн үүргийг гүйцэтгэж маш чухал үүрэг албыг гүйцэтгэж исэн. За гэхдээ Элид тийм ээ зуршил болсон бурхны өмнө тийм ээ зуршил болсон ийм буруу зүйл байсан. Энэ юу вэ? Залхуурл байсан. За энэ дээрээс харуул эзний сүмийн хаалганы багнын дэрэгдэх юун дээр сууж байсан гинэ? Сандал дээр сууж байсан. За
мөн 1-р Самуэль 4-р бүлгээс бүгдээр харъя. 4-ийн 13 дугаар эшлэл байна. 4-ийн 13. За 4-ийн 13 дугаар эшлэл. За уншиж өгье. Түүнийг ирэхэд Эли замын хажуу талын сандал дээр сун. Зүрх нь Бурхны авдрын төлөө төгшиж байсан учраас анхааран харуулдаж байлаа. Өнөө хүн хот руу орж мэдээг дуулгахад хотынхон бүгд бархирхан хашгиралдав. За энэ дээрээс ч гэсэн харуул. Түүнийг ирэхэд Эли замын хажуу талын юун дээр сууж исэн гэнэ? Сандал дээр. За. Тэгэхээр энэ тахилчийн үүргийг гүйцэтгэхэд тийм ээ энэ тахилын үүргийг гүйцэтгэхэд сандал гэж байхгүй. Гэтэл Элид хаанаас ч юм бэ? Сандал дээр суудаг, сандалтай байсан, сандал дээр суудаг зуршилтай. Тэгээ энэ юу хэлж ийнэ гэхээр залхуурлыг хэлж ийнэ гэсэн үг. Тийм Бурхны өмнө залхууран амьдраад байх юм бол юу вэ? Тийм ээ. Бурхан үгээ өгөхөө байна. За. Үзэгдлээ харуулахгүй. Тийм ээ. За мөн 18 дугаар ишлэгийг бүгдээ уншийе. 18. Түүнийг Бурхны авдрын тухай дуртахад Эли хаалганы хажууд буй сандал дээрээс гэдрэг үнэн хүзүүгээ хугалж өгөв. Учир нь тэр өтөл настай лагс биетэй хүн байжээ. Тэрээр 40 жил Израилийг шүүжээ. За. Энэ Эли тийм ээ юун дээрээ сунж өгсөн гинэ? Сандал дээрээс унаа өгсөн. Тийм ээ Элигийн тийм ээ өгөх болсон шалтгаан юу вэ? Сандал дээрээс залхуурснаас болж. Тийм ээ хүзүүн лагс хөшүүн болсноос болж. Тийм ээ лагс биетэй тарган за залхуу хүн яах вэ? Ямар байдаг бол тэгээ идэл хөвтөд хамт үдэн болно. Тарган болно. Юу ч хийхгүй. За. Гэтэл энэ тахилчийн үүргийг гүйцэтгэдэг тахилч бол тийм ээ зогсоогоор амрах завгүй хичээнгүйлэн тийм ээ энэ эзний ажлыг яах вэ? Хийх ёстой. Гэтэл Элид юу байсан? Сандал байсан. За. Тэгэхээр магадгүй бид нар ч гэсэндээ ийм сандал байж иж болно гэсэн. За. Зүгээр залхууран амьдардаг. Тийм ээ тааруулсан, тохируулсан амьдралаар амьдардаг. Хичээнгүйлэн тийм ээ сайн мэдээг тараадгүй, хичээнгүйлэн итгэлээр амьдрдаггүй. Зүгээр л өөрийнхөө бие махбодыг тийм ээ тааллын дагуу тэгж амьдрах юм бол юу вэ? Эцэстээ энэ залхуу хойрог байдлаас болоод юу вэ? Итгэлээрээ сайн амьдрч чадахгүй. Эцэстээ яг Бурханд хэрэглэгдэж чадахгүй гэсэн. За. Үүн нь яаж гинэ вэ? Энэ сандал нь энэ залхуу байдал нь түүнийг өхүүлж ийн гэсэн. За. Магадгүй бид өхөн ч гэсэндээ тийм ээ магадгүй ингэж амьдрж байх юм бол юу вэ? Үгийг эзний өдрөө ирээ сонсож байгаа хэдий ч үг сонсоод сайн ухаарагдахгүй байна гэдэг чинь ямар нэгэн тийм ээ Бурхны өмнө буруу зүйл байна гэсэн. Ямар сэтгэлээр сонсож ийн вэ? Үнэхээр үгийг сонсоо сайн ойлгоод түүнд хариу үйлдэл тийм ээ үзүүлэхийг хүсэж гин үү? За. Тэгэхээр Самуэль бол зүгээр нэг сонсоод өнгөрсөн юм биш. Бурхан юу хүсэж гин вэ? Юуг айлтж гин вэ? Түүнийг үйлдэхийг хүссэн баг. За. Итэл Эли яг адилхан байр суурин дээрээ байж исэн хэрнээ Бурхны үгийг сонсож чадаагүй. За одоо ч гэсэндээ эзний өдөр бол 5 гаргийн үг нөхрөл дээрээ үг сонсдог. Зарим хүн энд ирсэн хэрнээ үгийг сонсож чадахгүй байна. Энд сууж байгаа хэрнээ үгийг ухаарч чадахгүй байна. Яг л адилхан тийм ээ сургаалыг Бурхны үгийг сонсож байгаа. Гэсээр нь юу ч хөө хоцорчж байна. Тэгвэл ямар нэгэн зүйл тийм ээ буруу юм байна гэсэн. За. Итэл зарим нэг нь үнэхээр сайн сонсож байна. Тийм ээ сайн сонсоо зогсохгүй түүнийг үйлдэж байна. За энэ бол юу вэ? Хичээнгүйлэн итгэлээр амьдарч байгаа Христэд итгэж. За тэгвэл тийм ээ бид нар үгийг сонсох хандлага маань ч гэсэндээ яг өөр байх ёстой. Өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн. За тэгж иж яг Бурхан үгээ өгдөг байх нь, үгээ айлддаг байх нь. За. Тэгэхээр тахилч юу байхгүй гэсэн блэ? Сандал байхгүй гэсэн тий.
За бүгд Еврей номон дээрээс нэг үг харъя. Еврей номны 10 дугаар бүлэг байна. Еврей 10. 10-ын 11-р ишлэл. Арвин 11-ийг хамтдаа уншийе. Тахилж болгон өдөр бүр үйлчлэн нүглийг хизээч зайлуулж үлж чадах өнөөхөл тахилуудаараа дахин өргөсөөр зогсдог. За энэ тахилж болгон өдөр бүр үйлчлэн гэсэн бэ. За нүглийг зайлуулах энэ ажлыг хийхдээ яасан бэ? Дахин өргөсөөр суудаг гэсэн байна уу? Йоо зогсдог. Тий зогсдог. За. Тэгэхээр тийм ээ итгэлээр амьдарч байгаа бид хүн тийм ээ энэ амьдрал донд жоохон залхуурал тийм ээ хойрогшил байх юм бол юу вэ? Тийм ээ бид нэр итгэлээрээ сайн амьдарч чадахгүй. Тийм ээ үхмэл амьдралаар яг амьдрна гэсэн. За. Тэгэхээр бидний энэ бие махбод бол угаасаа гэм нүгэл хийх дуртай, залхуурах дуртай, амрах дуртай. За харин ариун сүнс бол түүнийг яг хүсдэг байх нь үгүй байх нэ. Ариун сүнс хичээнгүйлэн завгүйгээр яг ажиллахыг хүсдэг. За. Тийм ээ Или бол энэ санал дээр суудаг энэ зуршлаасаа болж тийм ээ таргалсан байна, өөхөлсөн байна. Тэгэд яг өөхөөр хучигдсан учраас хүзүү унангуудаа сандал дээрээс унаад өгчнэ гэдэг чинь ямар амархан үхэл вэ? Гэхдээ хэр варгийн уул нь өхгүй өстэй тийм ээ гэтэл хүзүү нь хөшөөд таргалцсан учраас яаж гэнэ? Хугарчиж байгаа, хүзүү нь хугарчиж байгаа. Хөшүүн болсон гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Зүрх сэтгэл нь хатуурсан гэсэн үг. Бурхны үгийг ойлгож чадахгүй, ухаарч чадахгүй яваал энэ. Тэгвэл бидний зүрх сэтгэл яг багаар хатуурна. Энэ үг орохгүй гэсэн. Энэ хатуурсан зүрх сэтгэл дотор Бурхны үг хизээч ордоггүй байгаа. Гэтэл Бурхны үгийг сайн хүлээж авч сонсож байгаа. Тийм ээ зүрх сэтгэлээ нээгээд сонсож байгаа хүний тийм ээ сэтгэл дотор Бурхны үг орж ирээд ажиллаа хийдэг. Тэр хүн өөрчлөгддөг. Гэтэл үг сонсоол гэдэг. Ойлгохгүй. Гэхдээ ойлгохгүй байна гэдэг чинь ямар нэгэн зүйл буруу байна. Тэгэд яг багаар сэтгэл нь хатуу болж эхэлдэг. Тэгээд юу вэ? Бурхны үгнээс холддог. За, тийм учраас бид нар ч гэсэндээ тийм болох боломжтой гэсэн. За. Дээр 1-р Самуэль 3-р бүлэг рүү дахиад очие. За, 1-р Самуэль 3. 3-ын 2-р ишлэл. 3-ын 2. За, уншчихъя. Нүдэн муудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Эли өөрийнхөө газарт хэвтэж байх тэр цагт. За энэ дээрээс харуул нүдэн муудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Эли өөрийнхөө газарт хэвтэж байх тэр цагт. За Элигийн одоо мэдээж бие махбодын хувьд нас нь өндөр насалсан байна. За тэгээ бас нүдэн сайн харж чадхаарг байсан. За энэ бол тийм ээ сүнслэг нүдийг нь бас хилж байгаа маа. Сүнслэг нүд нь сайн харж чадхаа байсан гэсэн. За. Яг нүдээ анцсан юм шиг. За. Бурхны үгийг олон хүмүүс сонсдог. Библийн семинар хийгээд олон хүмүүс сонсдог. Олон хүмүүс ирээд хардаг. За гэхдээ бүгдээр өөр байдаг. Зарим хүн яг адилхан семинарыг сонссон хэрнээ юу ч сонсоогүй юм шиг. Юу ч хараагүй юм шиг асуухаар юу ч байдаггүй. За. Гэтэл тийм ээ зарим хүн үнэхэрийн сайн сонссон, үнэхэрийн сайн ойлгох, сайн харсан байдаг. За гэтэл Элигийн нүд нь муудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон. За. Бид нар тийм ээ Бурхныг харахад тийм ээ энэ сүнслэг нүд маань ч гэсэндээ үг байхгүй болчих юм бол мууднаа. Сайн харж чадхаа байна.
сайн харж чадхаа байж юм бол юу вэ? Бурхан юу гэж айлдаж байгааг мэдэхгүй гэсэн. Яг Илийтэй адилхан. За. Тэгэхээр мөн энэ дээрээс харуул Или өөрийнхөө газарт хэвтэж байх тэр цагт гэсэн. За, өөрийнхөө газарт. Харин Самуэль болохоор Бурханы авдар орших эзний сүмд Самуэль хэвтэж байв гэж. За, Самуэлийн байгаа газар болоод Илигийн байгаа газар шигсэндээ байршил нь өөр юм. Или бол өөрийнхөө газарт, харин Самуэль, балчирхүү Самуэль эзний авдар оршиж байгаа тийм ээ газар. Энэ чуулган дотор одоогоор бол чуулган дотор өвгтэй хамгийн ойрхон байсан гэсэн. За, тэгвэл тийм ээ яг энэ Самуэльтэй адилхан тийм ээ хүн тийм ээ сүнслэг нэгдсэн, сүнслэг чихэн сайн сонсдог хүн. Бурханы үгийг сонсож байгаа хандлага нь шууд харагддаг аа. Тийм ээ үг эхлэхээс өмнө эртлэн ирээд хамгийн урд суугаад анхааралтай сайн сонсдог. Тэгээ унтах болов? Тэгээ унтахгүй шүү дээ. Яагаад Бурханы үгийг тэгж их хүсэмжилж гин гэсэн үг. Тэгж их чухал тооцож гин гэсэн үг. За. Тийм учраас тийм ээ маш их нэгүслийг авнаа. Тэр үгээр дамжуул. За. Гэтэл харин Или өөрийнхөө газар твтэж нүд нь муудаж эхэлсэн. За. Тэгэхээр бидний тийм ээ энэ нүд маань ч гэсэндээ сайн хардаг байх хэрэгтэй. Сүнслэг нүд маань. Үдээрээ дуулал номон дээрээс харъя. Дуулал 13 дугаар бүлэг. Дуулал 13. За 13-ийн 3 дугаар эшлэл байна. Дуулал 13-ийн 3. Эзэн бурхан минь тунгаан бодож надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч. Эс тэгвэл би үхлээр нойсор. За. Эндээс бол Давидын дуул гарч байна. Давид хаан бурханы өмнө инхүү залбирч. За. Эзэн бурхан минь тунгаан бодож надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч. Эс тэгвэл би үхлээр нойрсож. Нүдийг минь яагаад гэсэн бэ? Сайн нээж өгөөч. За. Тийм ээ. Давид ингэж залбирсан байна. Хэрвээ нүд маань сайн харж чадхаа байчих юм бол юу вэ? Итгэлээрээ сайн амьдрч чадахгүй гэдгийг яг сайн мэдчихсэн байна. Тийм учраас харах ёстой зүйлийг харж чадхаар нүдийг минь нээж өгөөч гэсэн. За, эдлээ. Тийм ээ. Библиэлдээс нүд нь сохорсон хүмүүс харж байгаа. Бурханы тэр ёроолыг харж чадаагүй. Тийм ээ. Бурханы амлалтын үгэнд тийм ээ итгэн эцсийн хүртэл төвчиж чадаагүй. Энэ ертөнцийн зүйлсийг харсан. Энэ ертөнцийн зүйлснүүд нь сохорсон. За. Тэгэх юм бол юу вэ? Эзний алдрыг харж чадахгүй гэсэн үг. За. Бид бүхний нүд юуг харахыг хүсэж байна вэ? Тийм ээ. Улсар сүнсд яавал бол юу вэ? Тийм ээ. Эзэн Есүсийг ч гэсэндээ сорьсон баг. Энэ ертөнцийн бүхий л хаанчлалыг өгье. Надад мөрөг, надад үйлчлээ. Тэгвэл бүх зүйлийг өгье гэсэн баг. Ирэх мэдл, эд хөрөн бүх зүйлийг энэ ертөнцийн бүх хаанчлалыг өгье. Есүсийг тэгж сорьсонд яавал бид нарыг ч гэсэндээ яах вэ? Тэгж сорно гэсэн. За, хэрвээ энэ ертөнцийн тийм ээ байдал нүд нь сохорчих юм бол Бурханы үгийг сайн харж чадахгүй. За. Тэр дуулал 119 дэх бүлгээс харъя. Дуулал 119. Хашаа эргүүлээд дуулал 119-ийн 18. Зуаруйсийн 18. За уншчихъя. Таны хуулийн гайхамшиг зүйлсийг надад харуулахаар нүдийг минь нээгээч. Таны хуулийн гайхамшиг зүйлсийг надад харуулахаар нүдийг минь яагаад гинү? Нээж өгөөч. За. Наахан дүүс маань
Бурхны үгийг уншаад сонсоод тийм ээ хэрэг нэгүслийг авж гинөө хэрэг хүчийг авж байгаа бай. Эсний өдөр ирээд үг сонсоод тийм ээ Бурхан надаас юу хүсэж байна вэ? Тэр хүслийг сайн мэдэж түүний дагуу үйлдэн амьдрч хэрж чадж байгаа болоо. Тийм энэ чухал юм аа. За. Тийм учраас надад харуулахаар нүдийг минь нээж өгөөч. Үгийг сонсохдоо, үгийг уншихдаа үнэхээр Бурханаас гуугаа залбираад унших юм бол Бурхан нүдийг минь нээж өгдөг. За. Идлээ. Зүгээр л ямар ч залбирахгүйгээр зүгээр л ирээл тийм ээ сууж байгаа л тийм ээ нойрмоглож байгаа л ингээл ах юу ч байхгүй. За. Тэгэхээр тийм ээ Давид инхүү залбирж байна. За тийм учраас тийм ээ Бурхан 3 удаа дуудсан. За гэтэл Самуэль үнэхээр сайн сонссон. Тэгээд энэ дээр хэлсэн бэ? Или дээр та намайг дуудсан уу гэж 3 удаа ирсэн. За гэтэл хамгийн сүүл дуудахнаа. Бурхан дуудаж байгаа юм биш дээ гэдгийг яах вэ? Или мэдсэн баг. За дахиад дуудах юм бол эзэн минь ээ зарцтан сонсож байна. Үгүй айлдна уу гэдээ яах вэ? Сайн сонсоорой. Юу гэж айлдах нь вэ? Сайн сонсоорой гэсэн. За. Ингээд юу вэ? 3 удаа дуудахад сонсоогүй байна. За. Тэр Бурхан биднэрт өдний хүн тусбарт үргэлж үгүй айлддаг аа. За. Өнөөдрийн энэ үг ч гэсэндээ хэн хандаж хэлж байгаа үг? Үгүй надад хандаж хэлж байгаа үг юм аа. За. Тэгвэл би түүнд яах вэ? Эзэн минь ээ үгүй айлдна уу? Би сайн сонсож байна. Яг Самуэльтай адилхан. За. Тэгээ 1-р Самуэль 4-р бүлгээс бүгдээрээ ухааръя. 1-р Самуэль 4. За 4. За 4-ийн 18-ыг бүгдээрээ дахиад уншийе. Түүнийг Бурхны авдрын тухай дуртахад Эли хаалганы хажууд би сандал дээрээсээ гэдрэг үнэн хүзүүгөө хагуулж өгөв. Учир нь тэр өтөл настай лагс биетэй хүн байжээ. Тэрээр 40 жил Израилийг шүүжээ. За. Сандал дээрээсээ үнэн хүзүүгөө хагуулсан тийм ээ. За тэгэхээр хүзүү нь үнэхээр хөшүүн болсон. За нүд нь харж чадхаа байсан. За. Тэгэхээр Библиэлдээс харах юм бол тийм ээ энэ өөх тос байгаа. За энэ өөх тосыг тийм ээ тахилчид тийм ээ энэ тахиллын үүргийг гүйсэхдээ энэ өөх тосыг нь аваад яадаг байсан бэ? Бүгдийг нь шатаадаг байсан баг. Шатаадаг байсан. За. Тэгэхээр Эли Бурхны өмнө тийм ээ энэ залхуурж хойрогшин амьдрснаас болж үвэ. Хүзүүн хөшөөд өөхөлдсөн байсан. За. Та нар гахаа мэднэ тийм ээ. Гахаа их таргалуулаад ингэж хийжээхэн бол ингэж хүзүүн сайн ирэх болов. Эргэж чадахгүй. За. Тэгтэл яах вэ? Таргалдаг гэсэн үг. За. Ямар ч мэдрэмжгүй болсон гэсэн үг. За бид нар ч гэсэндээ тийм ээ итгэлийн амьдралаар амьдрахад тийм ээ Бурхны өмнө ийм тийм ээ гэв нүгэл залхууран хойрогшин амьдарч байгаа энэ гэв нүгэл бид нарыг ямар ч мэдрэмжгүй ийм хөшүүн болгочдөг гэсэн. За. Бурхны үгийг Бурхан үгээ айлдаж байгаа гэдэг ямар ч мэдрэмж байхгүй. Яг өөхөр учигдсан байгаа учраас. За эцэстээ түүнээсээ болоод яана гэсэн үг үү? Тэг өхнөл гэсэн үг. За. Тэгэхээр сургаал төгс номон дээрээс бүгдээрээ нэг үг харъя. Сургаал төгс номны 1-р бүлэг байна. Сургаал төгс 1-р бүлэг. За сургаал төгс 1-ийн 32 дугаар эшлэл байна. За 1-ийн 32. За уншия. Гуймхай зан гинэн хүнийг хөнөөдөг. Алмаа зан тэнэг хүнийг мөхөөдөг. За энэ дээрээс харуул гуймхай зан гинэн хүнийг хөнөөдөг. Гуймхай гэдэг чи юу вэ? Эргэж батсан яг баттай биш гэсэн үг тийм ээ. За тэгээд дараа нь энэ дээрээс харуул
алмай зан гэсэн. Энэ юу залхуу хүн. Зүгээр назгааран амьдэрдэг хүн. За. Энэ тэнэг хүнийг яадаг гинүү? Мөхөөдөг. За. Тэгэхээр амархан аргаар амьдрах гэдэг. Амархан аргаар тийм ээ итгэлээр амьдрах гэдэг. Амархан аргаар сайн мэдээ тараах гэдэг. За. Ингэх юм бол яа мөхөж гинэ гэсэн үг. Мөхөж гинэ гэсэн үг. За. Тэгэхээр тийм ээ бид нар ингэж яах вэ? Амьдарч болохгүй. Сургаалт төгс 29 дугаар бүлгээс бас үгээрээ. Сургаалт төгс 29-ийн 21 дугаар ишлэл байна. Сургаалт төгс 29-ийн 21. Хамтдаа уншия. Зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол занг болохыг эцтэй. За энэ дээрээс бол зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол занг болохыг эцтэй. За энийг хэлж байна. Бидний энэ махуудыг хэлж байна. За эрхлүүлээл за ядарч байгаа байстэй өнөөдөр нэг өдөр эсний үгээ тасдчихээ амарч. Тийм ээ завгүй байгаа эстэй гэл тийм ээ. Ингээл яах вэ? Өөрийгөө өөгшүүлэл эрхлүүлээл ах юм бол яах вэ? Эцэстээ энэ маш том занг болно гэсэн. За яг л элиттэй адилхан санал дээр суудаг зуршилтай болцсонтой адилхан. За тэгэхээр энэ зуршлаасаа болоод яаж гинэ? Тийм ээ мөхч гинэ гэсэн үг. За бидний амьдрал ч гэсэндээ хувь хүний дотор ч гэсэндээ магадгүй тийм ээ ийм буруу зуршил байгаа юм биш үстэй. Бид нэр сайн эргэцүүлж өөрийгөө нэг харах хэрэгтэй гэсэн. Бурханыг харахад ийм буруу зүйл яах юм бол юу? Энээсээ болоод тийм ээ мөхтгөө гэсэн. За. Мөн дуулал 119 дугаар бүлэг байна. Дуулал 119-ийн 70 дугаар ишлэл. За, дуулал 119-ийн 70. Дуулал 119-ийн 70. За уншиж үгэй. Тэдний зүрх сэтгэл хатуурсан. Харин би таны хуйлд баясдаг. За. Тэдний зүрх сэтгэл нь яасан юм? Хатуурсан байна. За. Тийм ээ. Бурхны өмнө буруу энэ зуршил бол эцэстээ яг зүрх сэтгэлийг нь хатууруулдаг. Зүрх сэтгэлийг нь өөхлүүлдэг. За. Тийм учраас тийм ээ үгийг сонсоод сайн ойлгож ухаарч чаддаггүй байна. Тийм ээ. Бурхны үгийг сонсоод тийм ээ сэтгэлд нь мэс чанарт нь хатгагдхаа байсан. Тийм ээ бурхан үгээрээ дамжуулаад зэмлж байхад юу вэ? Ямар ч хариу үйлдэл байхгүй. Уйлахаар зүйл болж байхад ямар ч уйлж байгаа юм байхгүй. Инээхэр зүйл болоход ямар ч инээж байгаа юм байхгүй. Баярлж байгаа зүйл байхгүй. Ямар ч мэдрэмжгүй. За. Анхны дүүс маань тийм ээ бурхны үгийг сонсоод үнэхээр их баярлан хөөрдөг үү? Хизээ тэгж их хөөрж исэн бэ? За, одоо ч гэсэндээ энэ цагт үгийг сонсоод баярлан хөөрж гин үү? Ойлгож гин үү? Энэ чинь чухал юм аа. За. Үдээр Матай номон дээрээс нэг барья. Матай номны 11 дугаар бүлэг байна. Матай 11 дугаар бүлэг. Матай 11-ийн 17. Матай 11-ийн 17 дугаар ишлэл. За уншчихъя. Бид та нарт зориулж лэмбитгэхэд та нар бүжиглсэнгүй. Бид гашуудлын дуудуулахад та нар уйлсангүй. Гэх хүүхдүүдтэй адил юм. За бид та нарт зориулж лэмбитгэхэд та нар бүжиглсэнгүй. Баярлахаар хөөрхөөр ийм зүйл болоход юу вэ? Баярлан хөөрөхгүй байна. За мөн бид гашуудлын дуудуулахад та нар уйлсангүй. Ямар ч мэдрэмжгүй болсон гэсэн. Зүрх сэтгэл нь хатуурсан гэсэн. За гэтэл бурхны өмнө үнэхээр итгэлийнхээ хувьд сэргэг байгаа хүн. Сайн сонсч чаддаг хүн. Нэмээ үг сонсоод
тийм ээ уйлахаар зүйл гарвал уйлдаг баг. Баярлахаар зүйл гарвал баярлан хөөрдөг баг. Энэ бол юу вэ? Тийм ээ яг л Самуэльтай адилхан. Тийм ээ сайн сонсож, сайн хариу үйлдэл үзүүлж. За гэтэл яг л нэг амьгүй тийм ээ нэг амьгүй хөшөө ихтэй тийм ээ ямарч хариу үйлдэл байхгүй. Эл ангагаал байж идэг. За тийм байж болохгүй гэсэн. За тэгээд тийм ээ итгэлийнхээ хувьд яг хуу сэргийг байх хэрэгтэй. За Нехемия номон дээрээс ч гэсэн бүгдээр харна. Нехемия номны 8 дугаар бүлэг байна. Нехемия 8. Нехемия 8-ийн 8-аас 9 дугаар ишлэл байна. За Нехемия 8-ийн 8-аас 9. За уншиж өгье. Тэд номоос буюу Бурхны хуулиас тайлбарлан уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд санааг нь хэлжээ. Дараа нь захирагч байсан Нехемия, тахилч ба гүүш Изра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд бүх ард түмэнд энэ өдөр бол та нарын Бурхан эзэнд ариун өдөр юм. Бүү халгал, бүү уйлгав. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв. Тийм ээ энэ хэрмийг дахин сэргээгээд тийм ээ Изра Бурхны хуулийг, Бурхны үгийг заасан байна. Гэтэл үүнийг ойлгоод ухаарад яасан бэ? Ард түмэн яасан гэж байна? Уйлсан гэж. Тийм ээ баярлсан байна. Тийм ээ тэр сэтгэл хөдлөл нь яг гарч байна. За. Тийм шүү. Бид нар ч гэсэндээ тийм ээ ийм байх хэрэгтэй. За. Тэгэхээр залхууран амьдрах юм бол юу вэ? Бидний сэтгэл маань хатуурч тийм ээ өөхөлдгөө. За. Дэд хууль номон дээр үгээрээ дэд хууль номны 32 дугаар бүлэг байна. Дэд хууль 32 32-ийн 15 дугаар ишлэл байна. Дэд хууль 32-ийн 15. 15-ыг гэтэл иш уран өөхөлж тэлчлэв. Чи өөхөлж бүдүүрч тэнтэв. Өөрийг чинь бүтээсэн Бурхныг хайж, өөрийг чинь аварсан хадыг үл ойшов. За энэ дээрээс орол Израилийн ард түмэн хэлж байна. Иш уран өөхөлж тэлчлэв. Чи өөхөлж бүдүүрч тэнтэв гэсэн. Тийм учраас яаж юм? Ямар ч мэдрэмжгүй болж байна. Сонсож чадахгүй болж байна. Харж чадахгүй болж байна. За. Бид нар ч гэсэндээ мэдээж Бурхан тийм ээ энэ цаг үед тийм ээ үгүй айлдж байгаа. Гэхдээ үгүй айлдж байгаа хэдий ч бидний сэтгэлийн байдал маань тийм ээ миний итгэл маань Бурханы өмнө тийм ээ ийм залхууран хойрогсон тийм ээ энэ дэлхийн зүйлсээр өөхөлдсөн ингээ амьдрах юм бол юу вэ? Тийм ээ эзэн үгүй ухааруулж өгдөг бай. За. Тэгэхээр бид нар тийм нэг юм болчих болохгүй байна. За. Дараа нь бүгдээрээ 1-р Самуэль 2-р бүлэг рүү иргээд очие. 1-р Самуэль 2. За 2-ийн 12-оос 13 дугаар ишлэл байна. 1-р Самуэль 2-ийн 12-оос 13. За. Энши Илигийн хүүгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд эснийг мэддэггүй байлаа. Тиймээс хэн нэгэн хүн өргөн мах чанаж байх үед тахилчийн зарц 3 салаа сэрээ бариад хурч ирдэг байв. Тахилч нар ард олонд ийхүү хандах нь зуршил болсон байжээ. За энэ дээрээс харуул Илигийн хүүгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд эснийг мэддэггүй байлаа. За одоо юу гарч ийнэ? Илигийн хүүгүүд байна. Илигийн хүүгүүд ч гэсэндээ энэ дахилчийн үүргийг бас аавтайгаа хамт гүйцэтгэж ийсэн. Гэхдээ үл бүтэх хүмүүс байсан гэж.
бас эзнийг мэддэггүй тахилч хэрнэ. Тийм ээ. Уг нь хамгийн сайн мэдэх ёстой хүмүүс байдал юу вэ? Эзнийг. Тийм ээ. Тэр үүрэг албыг авсан хэрнэ. Тэр үүргийг гүйцэтгэж байгаа хэрнэ. Юусэн мэдэхгүй. Зөвхөн хэлбэр төдийл байсан гэсэн. Чин сэтгэлээсээ тийм ээ Бурхныг харахад тэр халуун сэтгэлээр үйлчилж байгаагүй. Зуршил болсон муу зүйлсүүд байсан баг. Юу энэ дээрээс харуул эзнийг мэддэггүй байсан. Тиймээс хин нэгэн хүн өргөн мах чанаж байх үед тахилчийн зарц 3 салаа сэрэ бариад хурч ирдэг байгаад тахилч нар ард олонд ийм хүн хандах нь зуршил болсон байж. Тийм ээ дураараа тэр өргөлөөс нь яг авдаг байсан, иддэг байсан. За. Энэ зуршил болсон байсан. Зуршил болсон. За. Ийм учраас бас эзний үг яг ховордох болсон байна. Тэгэхээр Эли хүүхдүүдээ сайн өсгөж чадаагүй гэсэн үг. За. Үүнээс болоод эзний үг ховордох болсон, шалтгаан болсон. За. Тэгэхээр эзнийг мэддэггүй байсан гэдэг. Энэ бол үнэхээр тийм ээ аимшигтай юм аа. Бид нар ч гэсэндээ тийм ээ аврагдаад итгэлийн амьдралаар амьдарч явах энэ амьдралын үст. Тийм ээ намайг аварж өгсөн Бурханыг би хэр их мэддэг вэ? Энэ их чухал юм аа. Тэгээ Бурхан байдаг, Библи үнэн л гэдэг. Гэтэл надтай хамт байдаг. Миний амьдрал надтай үргэлж хамт байдаг. Тийм ээ амьдралын маань хорон мөчвөр хамт байдаг тэр Бурханыг би хэр их мэдэрч амьдарч байгаа вэ? Мэддэг вэ? Тэр чухал юм аа. За. Тийм ээ тахилчийн энэ хүүхдүүд үл бүтэх хүмүүс байсан. За. Бурханы өмнө муу зуршлууд байсан, гим нүглүүд байсан. Тийм учраас тийм ээ энэ дээрээс харуул тийм ээ сэтгэл байхгүй зуршил болсон ийм сүсгэлэг амьдрал. Зүгээр л зуршил болсон. Ямар чин сэтгэлээсээ ингэж яах вэ? Үйлдээгүй. За үйлчилж байгаа үйлчлэн ч гэсэндээ чин сэтгэлээсээ баяр хөөртэйгээр яах вэ? Үйлчлээгүй. Эсний өдөр ирж байгаа энэ үгийн цагийг ч гэсэндээ зүгээр зуршил болсон маягаар ирдэг. Бүтэнсээ өдөр одоо болсон юм чи. За нэг очиж нэг үгээ сонссон бол нэг харагдсан бол даа. Ингээл ирдэг. Энэ байдланд хүл удаан үргэлжлэх юм бол юу? Болохгүй гэсэн. За. Тийм учраас Исая номон дээр ингэж хэлсэн бүгд дээр Исая 29 дугаар бүлгээс харъя. Исая 29. За. Исая 29 дугаар бүлэг 29-ийн 13. Исая 29-ийн 13. Харисийн 13 дугаар эшлэлийг уншчихъя. Эзэн энэ ард түмэн амаараа надад ойртон уруулаараа л намайг хүндлэвч зүрх сэтгэл нь надаас алс хол байдаг. Хүний заасан тушаалыг дагснараа надаас имэж байна гэж тэд боддог. За. Энэ ард түмэн амаараа надад ойртон уруулаараа л намайг хүндлэвч зүрх сэтгэл нь надаас алс хол байдаг. Зөвхөн сайн ярьдаг. Би өстө нэрэ тэгн ингэн Бурхан тайртай гэж ярьдаг хэрнээ. Жинхэнэ зүрх сэтгэл нь бол Бурханаас бүр холдсон. Тэгээд түүнийг яах вэ? Үйлдэж амьдарч чаддаггүй гэсэн. За. Мэдээд идэг, үйлдэдэг бай. За. Тэгэхээр Израилийн ард түмэн гэсэндээ тийм ээ Бурханыг мэддэг гэдгийг гэж байгаа боловч юу вэ? Дэндүү их мэдэхгүй байсан. Тийм учраас амаараа л сайн ирдэг. Бодит амьдралаараа эзнийг туршиж мэдэрсэн удаа гэж байхгүй. За. Гагцхүү эхлээд Бурханы хаанчл болон түүний зөвхт байдлыг хайхтуу. За, энэ үгийг бол мэддэг. Ихтэй амьдрал дээр Бурханыг нэгт тавьж амьдарч чаддаг. Өөрийгөө нэгт тавьдаг. Тийм ээ? Бурханыг хойш нь тавьчихдаг. Бурханы үгнээс илүү, Бурханы ажлаас илүү өөр зүйлийг нэгт тавиад. Тэгвэл эн чинь Бурханыг тийм ээ туршиж чадахгүй гэсэн. Амьдралаараа мэдэрч чадахгүй гэсэн. За.
Бурхан эхлээд намайг нэгт тавиулвэ. Тийм ээ, бүх зүйлийг нь бүтээж өгнө, хийж өгнө, ерөөж өгнө гэсэн шүү дээ, тийм ээ. За, тийм зүйл байхгүй байна. Тийм ээ, Эли тахилч боловч Элийн хүүхдэд адилхан тийм ээ энэ тахилын үүргийг гүйцэтгэж хийж байгаа боловч үл бүтэх хүмүүс байсан. Дураараагийн нүгэл хийдэг байсан. За. Аав нь түүнийг хэлсэн үү? Хэлсэн, гэхдээ аавынхаа үгэнд сайн ороогүй. За. 2 дугаар Тимот номон дээрээс бүгдээр харъя. 2 дугаар Тимот 3 дугаар бүлэг байна. 2 дугаар Тимот 3 дугаар бүлэг. 2 дугаар Тимот 3-ын 5 дугаар ишлэл байна. 2 дугаар Тимот 3-ын 5. Унши. Тэд итгэл сүсэгт дүртэйч хүчийг нь үгүйсгдэг. Чи тэднээс хол бай. Эндээс харуул. Тэд итгэл сүсэгт дүртэйч хүчийг нь үгүйсгдэг. Чи тэндээс хол бай гэсэн. Тэднээс. Итгэл сүсгийн дүр бол байна. Харагдах талаас их гоё харагдана. Тийм ээ. Залбирж байгаа дүр төрх байна. Библийг уншиж байгаа дүр төрх байна. Гэхдээ дотор нь юу ч байхгүй хоосон. За. Есүс эзэн ч гэсэндээ хэлсэн ба. Хуулийн багш фарисеучуудыг зэмлсэн ба. Гадна талдаа үлдэж байгаа нь бол үнэхээр итгэл сүсгтэй сайн тийм ээ мундаг мэт харагдаж байгаа. Гэхдээ тийм ээ хүнийг харахад л тэр Бурханыг харахад бол тийм ээ тэдний зүрх сэтгэл Бурханаас алс хол хуурамч байсан хоосон. Зөвхөн хүмүүст харагдах гэж л яах вэ? Нүдэн дээр л хүмүүсийн нүдэн дээр л сайн хичээдэг. За. Итгэл сүсэг дүртэйч хүчийг нь үгүйсгэж тэднээс хол бай гэсэн. За, Бурханыг харахад ямар болоо? Тийм ээ? Энэ чухал юм аа. За, мэдээж сүм дээрээ ирэх юм бол Библийг уншаад залбираад үгээс сонсож сайн мэд харагдаж болох. Гэтэл гэртээ очиод аврагдаагүй байгаа найзуудтайгаа хамт байх та. Эсвэл ганцаараа хаа нэгэн газар байх үедээ ямар байдаг болоо? Энэ чухал ахгүй. Тэгээ Бурхан тэр зүрх сэтгэлийг нь хүн гаднах төрхийг хардвал эзэн юуг нь хардаг гэлээ? Зүрхийг нь бүх зүйлийг нь харж байгаа маа. Энэ чухал. За. Тийм учраас дуулал номны бичээ Давид ингэсэн байна. Бурхан минь ээ. Миний зүрхийг мэдэж намайг шалгаж өгөөч. За бүгдээрээ дуулал 139-с нэг үг харъя. Дуулал 139. Дуулал номны 139 дугаар бүлэг. 139-ийн 23-аас 24. Дуулал 139-ийн 23-аас 24. Хамтдаа уншийе. Аяа Бурхан намайг судлан зүрхийг минь мэдээч. Намайг шалган бодлуудыг минь мэдээч. Миний дотор хөнөөлт зам буй эсхийг харж мөнхийн замаар намайг удирдаач. За аяа Бурхан намайг судлан зүрхийг минь мэдээч. За миний зүрх сэтгэлийг маань сайн шалгаад өгөөч. Магадгүй Бурханы өмнө ийм буруу зүрх сэтгэлтэй буруу амьдарж байгаа бол сайн шалгаад түүнийг минь надад яах вэ? Илчлээд харуулад өгөөч гэж залбирч байна. За. Бид нар ч гэсэндээ яг үнтэй адилхан залбирлыг хийх хэрэгтэй. Үгийн өмнө хэрэгтэй. Бурхан минь өнөөдөр үгээр дамжуулаад намайг миний зүрх сэтгэл маань ямар байгааг би Бурханы өмнө яаж амьдарч байгааг илчлэн харуулад өгөөч Бурхан минь. Зүгээр л тийм ээ буруу амьдарч байгаа харин Бурханы өмнө хайж чадахгүй байгаа гэм нүгэл агаар нэ гэмгүй мэт царайлаад бүх юм болж байгаа мэт сайн мэт итгэлээрээ сайн амьдарч байгаа мэт царайлаад яг хөө ингээд амьдарч иж болохгүй гэсэн. За миний дотор хөнөөлт зам буй эсхийг харж
мөнхийн замаар намайг удирдаач. Миний дотор гэсэн баг. Үнийг шалгаад өгөөч. За. Юу ч бас Колосой номон дээр ч гэсэндээ ингэж хэлсэн. Колосой номны 3 дугаар бүлэг байна. Колосой 3-ын 23-аас 24. Колосой 3-ын 23-аас 24. Уншия. Та нар юу ч хийсэн хүмүүст бас харин эзэнд мэд чин сэтгэлээсээ хийх тун. Учир нь та нар эзнээс өв залгамлын шагналыг хүлээн авна гэдгээ мэднэ. Та нар эзэн Христэд үйлчилж байгаа юм. За энэ дээрээс харуул та нар юу ч хийсэн хүмүүст бас харин эзэнд мэд чин сэтгэлээсээ хийх тун. За. Элигийн хөвгүүдээс тийм чин сэтгэл байгаагүй. Зүгээр зуршил болсон. Муу зуршлуудаа ч гэсэндээ өөрчилж чадаагүй. Тийм учраас үгүй. Тийм ээ. Элигийн хоёр хөвгүн Хопны болон Пинехас бурхан өхүүлэхээр шийтсэн гэж. Хоёул нэг өдөр амьсгал ураасан. Яагаад вэ? Бурханы үгээр дамжуулаад хилээд хад тийм ээ эргэхгүй, гимшихгүй. За. Тийм учраас бурхан хоёр хүүг нь өхүүлсэн баг. За. 1-р Самуэль номроо эргөө очие. 1-р Самуэль 2-р бүлэг. Хоёрын 17 дугаар ишлэл байна. Хоёрын 17 гомдтой уншия. Ийхүү эдгээр залуусын нүгэл нь эзний өмнө асар их байсан агаад тэд эзний өргөлийг үл тоомсорлож байлаа. За. Тэгэхээр эдгээр залуусын нүгэл нь эзний өмнө асар их байсан. За асар их гэсэн. Тэгээд эзний өргөлийг яадсан гэнэ үл тоомсорлож байсан. Ингэж болно. Ингэж гим нүгэл хийж болно гэж бодсон байна. Түүнийг тийм учраас яах вэ? Давтан зуршил болгоод хийгээл яваадсан. Тэгэхээр эзнийг үл тоомсорлол бурхан тийм ээ тэр хүнийг ч гэсэндээ үл тоомсорлноо. Хаяна гэсэн. Орхино гэсэн. За. Тэгэхээр 2-ын 29 дугаар ишлэлийг ч гэсэндээ харъя. 30 дугаар ишлэлийг бүгдээр уншия. 2-ын 30. 1-р Самуэль 2-ын 30. Тиймээс Израилийн бурхан эзэн ийхүү тунхаглаж байна. Чиний гэр болон чиний эцгийн гэр миний өмнө мөнхөд явна хэмээн би айлтсан билээ. Харин одоо тунхаглан тэгхэн надаас хол байг. Намайг хүндэтгэгчдийг би хүндэтгэнэ. Намайг үл тоомсорлагчдыг би үл хайхарнаа. За. Тийм ээ. Элигийн хоёр хөвгүн бурхны тийм ээ энэ өмнө хийж байгаа энэ үйлчлээ, энэ үүрэг албаа зүгээр хөнгөн тооцсон. Үл тоомсорлсон. Чин сэтгэлээсээ хийгээгүй. Зүгээр тааруулж тохируулан дураараа үлдсэн ба. За тэгэх юм бол бурхны өмнө маш том гин нүгэл. За. Тийм учраас эзэн ч гэсэндээ түүнийг үл хайхарсан байна. За. Тэгэхээр тийм ээ бид нар ч гэсэндээ бурханаас үнэхээр эмээх хэрэгтэй маа. Тийм ээ. Ийм зуршил болсон зүйлүүдээ бол яг бушуухан түүнийгээ засаж өөрчлөх хэрэгтэй, эргэх хэрэгтэй гэсэн. За. Тэгэхээр үүнээс болоод яг эзний үг ховорцсон байна. За дараа нь бүгдээрээ 1-р Самуэль 2-ын 29 дугаар ишлэлийг бас уншия. 2-ын 29. За, хамтдаа уншия. Биний орших газарт миний тушааснаар
надад өргөсөн өргөл тахилууд дээр харин та нар яагаад дэвсэлж бас миний ард түмэн Израилийн өргөсөн тахил бүрийн дээжээр өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ надаас илүү дээдэлж байна вэ гэлээ. За энэ дээрээс харуул Эли өөрсдийгөө таргалуулан гэсэн мөгөөс. За тахилууд дээр маань та нар яагаад дэвсэлж гэсэн мө. Дээр нь дэвсэлж. За тэгээд өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ надаас илүү дээдэлж байна вэ гэлээ. За Эли тийм ээ Бурхны өмнө хөвгүүдээ Бурханаас илүү дээдэлсэн байна. Энэ яасан бэ гэхээр мэдээж хөвгүүдтэй буруу амьдарч байгааг хэлэх нь хэлсэн. Гэхдээ сайн хүмүүжүүлээгүй гэсэн үг. Сайн сургаагүй, сайн заажгүйгүй. Түүнээс болоод хоёр хүүхэд нь эцэстээ өгч байгаа. Өөрөө ч гэсэндээ өгч байгаа. За. Тэгээд эзний үгийг тийм ээ ховор болгож чимээгүй болгодог тийм ээ дахиад гурав дахь зүйл нь юу вэ гэхээр Бурхны үгнээс илүү тийм ээ хүнийг эсвэл ямар нэгэн зүйлийг илүү чухал тооцох юм бол энэ бол Бурхны үгийг ховордуулж байгаа маа. За. Бурхан хэлсэн байна. Өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ надаас илүү дээдэлж байна уу гэлээ. За. Тэгэхээр тийм ээ хөвгүүдээ сайн өсгөөг байна. За. Тэгэхээр бид өхөн ч гэсэндээ тийм ээ Бурхны өмнө тийм ээ Бурхан бид өхөнд хариуцуулж өгсөн энэ үр хүүхдүүд гэж байгаа. За энэ үр хүүхдүүдтэй ч гэсэндээ багаас нь ахуулаад сайн өсгөж Бурхны үгээр сайн сурахгүй байх юм бол эцэстээ яг л Элигийн хүүгүүдтэй адилхан болно. Үгэнд орохгүй том болсон байна. Өөрсдийнхөө дураар амьдрна. Гэтэл багаас нь Бурхны үгээр сайн өсгөж хүмүүжүүлсэн, сургасан тийм ээ ийм хүүхдүүд бол юу вэ? Эцэг эхийнхээ үгэнд сайн орно. Эзнийг ч гэсэндээ хүндэлнэ, эзний үл тоохгүй. Гэтэл зүгээр хүүхдүүдэд хайрлаж гинэ гэдэг дураар нь ингээд эрхлүүлээ зөнгөөр нь өсгөчих юм бол эцэстээ тийм ээ намайг зовоон Бурхныг ч гэсэндээ эцэстээ яг уу тийм ээ Элигийн хүүгүүдтэй ч гэсэндээ адилхан болох боломжтой гэсэн. За тийм учраас тийм ээ бид нар Бурханаас илүү тийм ээ энэ хүнийг үр хүүхдүүдэд ямар нэгэн хүнийг чухал тооцох юм бол энэ ч гэсэндээ Бурханы юм болохгүй маа. За тиймээс 2:25 дахь ишлэл байна. 2:25-ыг бас уншийе. 2:25. Хэрв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучлана. Харин хүн эзний эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ гэж сургамжлав. Эзэн тэднийг өхүүлэхээр шийтсэн тул тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. За. Тийм ээ хэн нэгэн хүн хүний эсрэг нүгэл үйлдвэл Бурхан өмнөөс нь зуучлаад өөрчилж өгнө. Гэтэл хүн Бурханы эсрэг нүгэл үйлдэх юм бол хэн өмнөөс нь зуучилж гуйж өгөх юм бэ? За. Эли хоёр хүүхдээ буруугаар хайрлж өсгснөөс болж тийм ээ үр дүн нэм болж байгаа. Үр дүн. Эзэн тэднийг өхүүлэхээр шийтсэн тул тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. За Эли бол нь хэлсэн. Хүүхдүүд нь яаж буруу байгаад байгаа, муу зуршилтай байгаад байгааг мэдсэн. За. Тийм ээ хүүхдүүд нь тийм ээ завхаарлын гэм нүгэл үлдчихэж байгаа. Тийм ээ тэр дахлаас дураараа авж идэж байгаа, хэрглэж байгаа. Тэгээ үүнийг нь сонсоод хэлсэн. Гэхдээ үгэнд нь сайн орсон байна уу? Ороогүй байна. За. Тийм учраас хүүхдүүдийг тийм ээ багаас нь сайн тийм ээ хүмүүжүүлээ сургаа гэсэн байна. Баг багаас нь. За. Барын зулцхыг баг дээр нь гэж үг өгдөг тийм. Томорцсон барыг одоо сургах боломжгүй шүү дээ. За. Тийм учраас багаас нь сайн сурга. За. Тэгэхээр магадгүй бид бүхэн ч гэсэндээ тийм ээ
өөрсдийнхөө хүүхдийг тийм ээ Бурхны өмнө ийхүү бас буруу өсгөд хийж бас болох юм аа. Хүүхдтэй хайрлаж байгаа гэд. Тийм ээ хүүхдтэй хайртай гэд. Чуулганы сургуульд өвөгийг нь тастуулаад миний хүүхд өнөөдөр ядарч байгаа байлгүй унтаг гэд гэртээ орхичод гараад ирлээ. Үл эн чинь Бурхны өмнө маш буруугаар өсөж гинэ гэсэн. Буруу хайрлаж гинэ гэсэн. За миний хүүхд одоо тийм ээ сургалт дамжаанд секцэнд дугууланд сайн явах ёстой. Гэсэн хэрнээ чуулганы сургуульд авчирдаг. Сүмдэр авчирд үг сонсгодгүй. Семинар сонсгодгүй. Бурхны үгийг зааж өгдөггүй. Энэ тэгвэл хүүхдэд хайрлаж байгаа хүн байна уу? Хайрлахгүй байгаа хүн байна уу? Хайрлахгүй байгаа. Хүүхдэд хайргүй хүн байна. Өөрөө бол хайрлаж байгаа гэж бодож байгаа магадгүй. Ихтэй хайрлахгүй байна. Тэг Бурхныг мэдэхгүй өсчих юм бол эн чинь ямар том аюул гэж. Тийм ээ? За. Илийгийн хүн бол Бурхныг мэдэхгүй өссөн. Тахилчин хүүхд ирнэ. За. Тийм учраас бүгдээ сургаалт төгс 22 дугаар үлгээс нь угаарыг. Сургаалт төгс 22-ийн 6 дугаар эшлэл байна. Сургаалт төгс 22-ийн 6. Хоёрын 6 дугаар эшлэл байна. Заавши явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Өдөлсөн ч тэр замыг орхихгүй. Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Өдөлсөн ч тэр замыг орхихгүй гэсэн. Явах ёстой зам гэж ямар зам бэ? Энэ итгэлийн зам. Тийм ээ. Энэ авралыг Бурхны энэ авралыг олж аваад Бурхны үгэнд дуулууртай байж Бурхны үгээр сургагдаад хүмүүжигдсэн хүүхд бол үнэхээр хүнийг харахаш тэр Бурхныг харахаш тэр хамгийн сайн хүн болж ирсэн. За гэтэл Бурхныг мэдэхгүй энэ ертөнцийн мэдлэгээр дүүрэн мэдээж авьяастай байлаа. Гэтэл Бурхныг мэдэхгүй аврагдаагүй. Гэхдээ энэ үр хөвгч эцэстээ тэгвэл яах юм бэ? Там руу явна шүү дээ. Аимшигтай шийтгэл бас байгаа. Тийм ээ. За тийм учраас дээрээс багаас нь хүүхдүүдээ сургаа хүмүүжүүл гэсэн. Дэд хууль ном дээрээс бас харъя. Дэд хууль номны 6 дугаар бүлэг байна. Дэд хууль 6. Дэд хууль 6. 6-гийн 6-аас 7 дугаар ишлэл. Дэд хууль 6-гийн 6-аас 7 байна. За уншчихъя. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж хүүгүүдээ үүгээр хорцлон гэртээ сууж байхдаач замд явж байхдаач хэвтэж байхдаач өндийн босготооч түүний тухай ярьж бай. За энэ дээрээс харуул өнөөдөр миний чамд тушааж буй энэ үгсийг би зүрхэндээ байлгаж хүүгүүдээ үүгээр хорцлон гэртээ сууж байхдаа, замд явж байхдаа, хэвтэж байхдаа, үндийн босготооч түүний тухай ярьж бай. Юуны тухай? Хэний тухай? Бурхны тухай. Багаас нь сайн зааж өг, сурга. Бурхны үгийг сонсох цаг хичнээн чухал вэ гэдгийг яах вэ? Аав ээж нь өөрсдөө үлгэр дуурайлыг харуулах хэрэгтэй гэсэн. Үгээ тастаж болохгүй, тийм ээ? Бурхны үгтэй ойрхон байж, тийм ээ? Бурхныг үнэнхээр тийм ээ чухал тооцож тийм ээ Бурханаас имэж амьдрахыг яах вэ? Ээж аав нь өөрсдөө төрүүлээ сайн харуулах хэрэгтэй гэсэн. Гэтэл ээж аав нь хүүхдүүдийнхээ нүдэн дээр гим нүгэл хийгээл худлаа яриад тийм ээ үгээ дуртай үедээ сонсоод дургүй үед явдггүй. Үг рүүгээ явах, үгээ сонсох боломжтой хэрнээ үг рүүгээ ирдэггүй. Тийм байдлыг харж байгаа хүүхдүүд яах вэ? Адилхан л тийм болно гэсэн. Яагаад вэ?
эцэг их нь тэгж бурхнаас имэж тийм ээ бурхны үгийг чухал тоос нөхөрлийн цагийг бурхны ажлыг чухал тооцохгүй байгааг хараад өсөж байгаа учраас за хүүхдүүд нь ч гэсэн яг адилхан болно л гэсэн. За тийм учраас юу вэ? Тийм ээ өөрөө эхлээд яг уу үүнийг яг уу бид нар сайн зүрх сэтгэл дотроо сийлж энэ үгийн дагуу амьдарч иж яг уу хүүхдүүдтэй эхэлж өгөхөөр зааж чадхаар тийм хэмжээнд яг уу итгэлээр амьдрах хэрэгтэй гэсэн. Эдл тийм ээ хүүхдүүдийнхээ өмнө Библийг уншиж байгаа дүрдөрх байхгүй, залбирж байгаа дүрдөрх байхгүй, хүүхдүүдтэй бурхны талаар юу ч хэлж өгдөг. Тэгсэн мөртлөө аврагдсан итгэлийн амьдралаар амьдэрдэг гэдэг. Тэгвэл хүүхдүүд маань юу сурж өсөх юм бэ? Тэгвэл Илигийн хүүхдүүдтэй л адилхан болно. Үнэхээр Илийн хүүхдүүдээ сайн өсгөө, сайн сургасан байсан бол яг хөө тэднийгээр бол үнэхээр том өрөөгдөд бурханд үнэхээр сайн хэрэглэгдэх байсан. Тийм учраас бурхан Самуэлийг бэлтцсэн ба. Харин Самуэлийн ээж Ханна гарч байгаа. Ханна бол дөнгөж өөрийн хүү Самуэлээ хөхнөөс гарангуут нь баг балчраас нь ахуулаад, жоохноос нь ахуулаад эзний өргөнд авчирсан. Илий даатгсан, бурханд даатгсан. За. Библиэлд тийм үр хүүхдээ үнэхээр сайн өсгсөн олон итгэлийн хүмүүс гарч байгаа. Мосегийн ээж Йохобед байна. Тийм ээ өөрийн хүүгээ бурханд даатгаад тийм ээ нийл мөрөнд сагсанд хийгээд урсгаа тавьдаг. Бурханд бүх зүйлийг даатгасан. Тэгээд явахаа өөрөө өсгсөн. Тийм ээ бурхны үгийг сайн зааж өгсөн. Бурхныг. За. Тийм ээ Тимотийн ээж гарч байгаа. Эмэг их тийм ээ Лой их юник гэдээ гарч 2 дугаар Тимот ном дээрээс баг балчир байхаас нь ахуулаад сайн зааж сургасан учраас юу вэ? Тийм ээ бурханд сайн мэдээд эрхмээр хэрэглэгдсэн хүн болгон өсгөж чадсан баг. За тэгвэл манай эцэг эхчүүд маань ч гэсэн үр хүүхдээ багаас нь ахуулаад сайн сургах хүмүүжүүлэх хэрэгтэй шүү. Хэрв зэ тэгж чадахгүй том болгочих юм бол буруу өсгөхөд том болгочих юм бид нарт дийлдэхгүй. Үгэнд орохгүй. Дураараа амьдрна, дураараа үлдэнэ. За. Тийм учраас бид нар тийм нэгэн болчих болохгүй маа. За. Бүгдээрээ Матай ном дээрээс үг харъя. Матай номны 10 дугаар бүлэг байна. Матай 10. Матай 10-ын 37 дугаар ишлэл. Матай 10-ын 37. За уншиж өгье. Эцгээ юм уу? Ихээ надаас илүү хайрлагч нь миний хувьд зохистой нэгэн биш. Хүүгээ эсвэл охиноо надаас илүү хайрлагч миний хувьд зохистой нэгэн биш ээ. За эцгээ юм уу? Ихээ надаас илүү хайрлагч нь. За зарим хүний хувьд тийм ээ энэ хүний үг тушаал хүнийг тийм ээ бурхны үгнээс илүү бурхнаас илүү чухалд нэг тавьчихдаг. Манай аав над тэгж хэлсэн. Манай ээж над тэгж хэлсэн. Одоо би өстө нэрээ итгэлээр амьдрахгүй, сүмд явахгүй. За эсвэл хүүхдүүдээ охиноо юм уу, хүүгээ надаас илүү хайрлагч. За. Зарим хүний хувьд энэ үр хүүхдүүдээ яг нэг хиймэл шүтэн шиг тагчаад дэдэг хүмүүс байдаг. Хүүхдээсээ өрнөд салахгүй. Хүүхдийнхээ хүснийг нь тийм ээ авч өгнө. Хүснийг нь үйлдүүлнэ. Энэ бол бурхны өмнө хиймэл шүтэн шүтэж байгаатай адилхан. Бид нар ч гэсэндээ тэгэх боломжтой гэсэн. За. Чуулган дотор тийм ээ хүүхэд нь мэдээжийн буруу үйлдэл гаргаад буруу байгаад тахт юу. Түүнийг нь хараа зүгээр байгаад. Тэгвэл энэ бол юу вэ? Хүүхдээ хайрлахгүй байгаа нэг юм аа. За. Тийм учраас тийм ээ надаас илүү хайрлагч нь миний хувьд зохистой нэг юм биш ээ. Бид нар бурхнаас илүү өөр зүйлийг чухал тооцоод амьдрах юм бол энэ бол бурхны өмнө
маш том гэм нүгэл баг. За. Тийм учраас бид нар тийм болчих болохгүй байна. За бүгдээрээ Самуэль ном руугаа дахиад очие. 1-р Самуэль За 1-р Самуэль 3-ын 10-аас бүгдээ 11-р ишлэлийг хамтдаа уншийе. Тэгэхэд эзэн ирж дэрэгдэн зогсоод урдын адил Самуэль гэж дуудав. Самуэль айлдаж хайрал. Боол тань сонсож байна гэв. Эзэн Самуэльд харагтун би Израильд нэгэн зүйлийг үйлдэх ба үүнийг сонссон бүхний 2 жихэн хангинах болно. За. Бурхан Самуэлийг дуудсан. За гэтэл Самуэль яасан бэ? Боолтон сонсож байна. Үгүй айлдах тоо. За. Тэгэхээр Бурхан одоо ч гэсэндээ чуулган дотор үгүй айлдаж байгаа. Тэгвэл хэн сайн сонсож байна вэ? За. Исая номон дээр ч гэсэндээ харах юм бол тийм ээ Бурхан үгүй айлдсан Исая яасан бэ? Сайн сонсон хүлээж авсан. Бүгдээ Исая номны 6 дугаар бүлгээс нэг үгээрээ Исая 6 байна. Исая 6-гийн 8 дугаар ишлэлийг бүгдээр хамтдаа уншийе. 6-гийн 8. Дараа нь би хэнийг явуулах вэ? Хэн бидний төлөө явах вэ гэсэн эзний дууг би сонсоод би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд. За. Исая Бурхны дуу хоолойг сонсоод тийм ээ би энд байна. Намайг явуулаач. Намайг хэрэглээч. За. Надад хандж хэлсэн байна. Исая тэр дуу хоолойг сонс. Самуэль тэр дуу хоолойг сонс. Тийм учраас Бурхан үнэхээр эрхмээр хэрэглэгдсэн байна. За. Бид нар ч гэсэндээ тийм ээ эзний хүслийг сайн сонсоод сайн түүнийг үйлддэг байх хэрэгтэй. За. Бурхан одоо ч гэсэндээ чуулган дотор үгүй айлдаж байна. Сонсох чихтэй сонсогтон гэсэн баг. За. Тийм учраас бид нар ч гэсэндээ тийм ээ Самуэльтай адилхан, Исаятай адилхан тийм ээ сүнслэг байдлаараа сайн сонсоод явах уу, сайн үйлдэл явах уу, амьдрах хэрэгтэй. Тэгэх үед Бурхан бид өхнөр дамжуулан, манай чуулганаар дамжуулан тийм ээ ажлаа хийнэ. За. Тэгэхээр Эли бол тийм ээ Бурханы дуу хоолойг яг адилхан байр суурин дээр сонссон гэдгийг тийм ээ огт сонсож чадаагүй. Өнгөрөөсөн баг. За. Бас хүүхдүүдээ ч гэсэндээ Бурханаас илүү тавьж тийм ээ. За мөн тэдний үйлдэж байсан, үйлчилж байсан тийм ээ тахилын энэ үйлчлэл ч гэсэндээ Бурханы өмнө зүгээр нэг хэлбэр төдий болсон. Хэлбэр төдий. За. Тийм учраас тийм ээ Бурхан үгүй тийм ээ цөөн тийм ээ үгүй Бурханы үг цөөн болсон, ховорт болсон баг. За. Тэгэхээр манай ахын дүүс маань Бурханы үгийг тийм ээ үнэхээр хүсэмжлэх хэрэгтэй. Үг сонсож байгаа байр байдал маань ч гэсэндээ тийм ээ Бурханыг харахад үнэхээр үзэсгэлэнтэй тийм ээ байх хэрэгтэй. Үгийг яаравчлан ирд сонсоод хүлээгээд тийм ээ залбираад Бурхан өнөөдөр үгээ надад юу гэж айлтах болоо. За тэгвэл тэрийг нь хүлээж аваад түүнийг нь үйлдэл байж гэсэн тийм сэтгэлээ. За. Тэгэхээр өнөөдөр бид нар 1-р Самуэль 3 дугаар бүлэг дээр гарч байгаа. Эли болон Самуэлээр дамжуулан Бурханы үгнээс бодож үзлээ. Тэгэхээр бид нар Самуэльтэй адилхан сайн сонсох хэрэгтэй шүү. Ойлгосноо? За тэгвэл хамтдаа залбираад дуусгая.
мурхаава таньда үнэхээр их талархлаа. Эзэн та энэ дэлхийн олон хүмүүс дундаас дөрвөлдөөд биднийг аварч өгөөд өөрийн бий болсон энэ хүү чуулган дотроо байлгаж өдөр бүр өөрийнхөө үгээр зааж сургаж байгаатай үнэхээр их талархаж байна. Бид нар үнэхээр Бурхан таны үгийг сайн сонсдог чихтэй байж Бурхан таны тэрхүү хүслийг бас ялган салган таньж мэдэж Бурхан таны хүсдэг хүслийг үйлдэн амьдрч чадхад та туслан өдөрдөж өгөөд бидний энэ амьдралаар дамжуулан Бурхан та алдар болон магтаалыг авч чадхад тусалж өгөөд бас бидний энэ амьдралаар дамжуулан олон хүмүүс Бурхан таны өмнө ирж үгийг сонсон авралыг авч чадхаар та туслан ажиллаа хийж өгөөрэй. Үнэхээр бид нар аврагдсан хүнийхээ хувьд зөв зохистой амьдарч хичээнгүйлэн сайн мэдээний төлөө амьдарч энэ сайн мэдээг олон хүмүүс тарааж мөн эзэн таныг ирэх өдрийн хүртэл үнэхээр итгэлээс ухарч шантралгүйгээр энэ итгэлээ бат захин амьдарч чадхад та бид нарыг үгээрээ зууран барьж өгөөч гэж бас хүсэж байна. Эзэн та сонсголгүй ахан дүүсийн чуулган дотор нөхөрлөж байгаа бүхэл ахан дүүс нарт маань ерөөл ба нэгүслээ та буулгаж өгч хэдийгээр бие махбодынхоо хувьд сонсголын бэрхшээлтэй хэдийч үнэхээр үргэлж Бурхан таны өмнө тэрхүү сүнслэг нүд болоо сүнслэг чихэн сонор сэргэг байж Бурхан таны хүслийг сайн сонсоод сайн үйлдэн амьдрч чадхад та тусалж өдөрдөж өгөөрэй. Өнөөдрийн бас үлдэж байгаа бүхэл үг болоод нөхөрлийн цаг хугацааг эзэн танд даатгаад бид бүхнийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен.